Сайн байцгаана уу? Microsoft Teams нэвтэрч байгаатай холбоотойгоор багш ажилтнуудад бүгдэнд нь албан имэйл хаяг үүсгэсэн байгаа. Энэ имэйл хаягийн жагсаалтыг хэрхэн хялбархан үүсгэж авах вэ гэдэг талаар зөвлөгөө хүргэе. За, эсийн систем рүүгээ ороод хүний нөөцийн систем дотроос ажилтны жагсаалтыг гаргана. За, баруун дайдлын өнцгт байгаа Excel-ийн дүрс дээр дарна. За, ингээд Excel файл татагдана. За, энийг Yes болон Enable Editing гэсэн хоёр сонголт хийгээд нээчихье. За, хэрэггүй мэдээллүүдээ устгахчээ. За, газар хэлсэн хэрэггүй баг. За, төлөв баталгаа ажилтныг устгаа. За, энэ утасны дугаарыг урталт бол хоёр юм хоосон баг нь үүсгэж өгнө. За, ингээд мэйл хаягтай хэсэгт бол албан мэйл болон хувийн мэйл холилдсон байгаа. За, энийг багнаар нь сонгож байгаа дата цэсний text to columns гэсэн хэсэг delimited гэсэн сонголттой байгаа. Next гээд энэ order гэсэн сонголтыг идэвхжүүлээд тасал тавьж өгнө. Ингээд next finish гэсэн дуусгаснаар бол уртлын хэсэгт зөвхөн албан мэйл хаяг. За, энэ ардлын хэсэгт бол хувийн мэйл хаягуд байна. За, энийг устгах. За, ингээд жагсаалтаа хялбархан үүсгэж чадлаа. Амжилт хүсье, баярлалаа.